ногоон эдийн засаг, эко хот, байгаль дээлтэй бүтээгдэхүүн, аюулгүй орчин. Эдгээр үгс хэдийнэ танил болсон хэдий ч ирээдүйд хэр үнцэнтэй вэ гэдгийг зогсолтгүйгээр эрен хайх нь бидний үүрэг. Хотын зам талбайн тохичлолтод голлох үүрэг гүйцэтгэж байгаа явган замын бордюрын талаар мэдээлэл хүргэе. Явган замын бордюрыг үйлдвэрлэхэд байгалийн боржин чулуу бетоныг ашигладаг. Энэ нь ихэвчлэн явган хүний зам болон зорчих хэсгийн хоорондох тусгаарлалтыг бий болгож хужилт хийх явцад ихэвчлэн хэрэглэгддэг. Замын хашлах нь агаар мандлын ус, бороо болон янз бүрийн механик гэмтлээс явган замын хавтанг дээд зэргээр хамгаалж хашиж өгдөг. Бүх төрлийн явган замын бордюр нь байгалийн гаралтай материалаар хийгддэг учраас ашиглалтын явцад бүтээгдэхүүнээс хортой бодис ялгардаггүй. Орчин үеийн технологиг ашиглан өндөр даралтад оруулан эрмэг болон их биетүүдийг илүү бат бөх болгодог. Бордюр суйрлуулахдаа хүнд даацын тоног төхөөрөмж ашиглах шаардлагагүй, угсралтын процесс нь хялбар тул гараар суйрлуулах боломжтой. Явган замын бордюр дээр үүссэн бохирдлыг амархан арилгах боломжтой бөгөөд бүтээгдэхүүнийг усны урсгалаар шорооноос амархан цэвэрлэж болно. Бетоны найрлагдах нэмэлтүүд нь янз бүрийн өнгөт замын хашлах хийх боломжтой бөгөөд тухайн гудамжны дизайнд тохируулан автомат машинаар өндөр шахалтаар 50 см харьцах 20 см харьцах нь 1.8 см хэмжээтэйгээр үйлдвэрлэх боломжтой. Монгол Devir компани нь явган зам талбайн тохичлолтод зориулсан хашлах бордюрыг орчин үеийн автомат машинаар өндөр шахалтын технологи ашиглан Монгол улсын MNS 4912 2000 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн хотын тохичлолтод хувь нэмрээ оруулж байна. Чанарыг туршлагаар баталгаажуулсан 21 жил Монгол Devir.